За одоо та бүхэндээ өтгөн нутг буюу Орхон, Туул, Цэлэн, Хануу, Хөнөө энэ сав нутгийн ард түмнийг хураасан, гаднаас ирж хураасан ямар төр байсан бэ? Энэ тухай өгүүлье. За хамгийн ихний төр нь бол энэ 2234 жилийн хугацаанд бол сайн бий төр байгаа. Нийтийн он тооллын 95 дугаар он гэж. За 95 дугаар он гэдэг нь бол баримжаатай байгаа. Их сургууль дээр бол юаны дунд үе гэж байгаа. Тэгэхээр бол баримжаагаар бол 95 он лөө. За дараагийн төр нь бол энэ Рорен төр байгаа. Нийтийн он тооллын 402 дугаар он. За энэ бол Баталгатайтай байгаа. Ширүүн орж ирээд энэ өтгөн нутгийн ард түмнийг хураагаад өөрийнхөө төрийг байгуулсан. За дараагийн төр нь бол энэ Ашнаа байгаа. Ашнаа овгийнхэн говийн урд талаас өтгөн нутагт ирээд өтгөн нутагт орж ирсэн Рорен төрийн төмөрчин болсон. Энэ бол Алтай ууланд болсон. Тэнцээ төмөрчин болоод Түрк аймгийг үүсгээд Түркчин аймгийн нэр шүү дээ. Түргүүд орж ирээгүй шүү. Ашнаах нь 500 өргөтэй буюу 2500 хүн амтаа нүүж ирээд тэгээд дараад нь 552 дугаар онд бол өтгөн нутгийн ард түмнийг хураагаад өөрийнхөө төрийг үүсгэсэн юм аа. За дараагийн бол Уйгур төрийн сүүлээрүүд энэ Киргиз байгаа. Нийтийн он тооллын 837 дугаар он. Энэ бол баримжаа он. Яагаад гэхээр их сурвалж дээр бол Кайчэний ихэн үед гэж бичсэн байгаа. Тэгэхээр бол энэ 837 дугаар он болно. За дараагийн төр нь бол биднээс мэддэг Хамаг Монгол байгаа. Нийтийн он тооллын 1206 дугаар онд хүн амын дахин хуваарлт буюу хүн амын босоо хуваарлтыг хийсэн юм аа. За эдгээр төрийг үүсгэн байгуулагчид нь бол бүгдээрээ өтгөн нутгийн хүмүүс биш. Өөрөөр Орхон, Туул, Цэлэн, Хануу, Хөнөө нутгийн хүмүүс биш. Харин хүн хам хамгийн их энэ өтгөн нутгийн ард түмнийг хурааж аваад төрөө бэхжүүлээд улсаа хүчрэхийг том болгосон ийм төрийн эзэд байгаамаа.